Оны ногоолж байгаас нэг үрхэд бэлэн болоод байна. За энэ тоглолтын ахлах шүүгчээр Чумбагаар тоглох Улаанбаатар Ситигийн гарааны бүрэлдэхүүн Цэнгүүн хаалган дээр за Шандан Райт юу явал Норонбаатар хамгаалалтанд тоглоно. Уянбаатар Ниочкара Цэрэнбаяр 50 хүү. 9-р байр буюу одоо сүүлээс 2-р байр зэг чинь. Тэгэхээр хоёр багийн зайлшгүй одоо 3 онооны төлөө тоглолтоо ийгүү зүүчнэ гэж болно. Бол наран болт байсан. За мэддэрч бол ер нь даваад л тоглогчд байх хэвээр зүйлсийг бүгдийг л агуулсан юм тоглогч тоо. Ян яа өөртөө ягарч үзсэн баян мөнх бүмгэнсэн ч та. Баян мөнх. Ятагсан хаа. Бүмэд нь хөрлгөөр шууд өдрөө явуулчихлаа. Яалч байлаа. Ирсэн хаалтуудыг үлээж дараад хийжсэн. Шилдэг залуу харж танигдаа. Цэнгүүний хувьд бол Уянбаатар ч том боломж бол байсан. Дамжуул давтаа байхгүй хаа. За Ситигээс бол түрүү хэлжсэн намтраа чигшээ багтаад дуудагдсан. Уянбаатар мэдээж дуудагдсан. Тоглосон тэгээд Зяунламжуултаа гаргаад өгсөн хаалж гаргалаа. Дахиад хойноос шууд хаал руу явуулсан. Яа. За таван шумаас бөмбөг тоглолтод орсноо. За Мэждор Салбатар байгаа үед ийм л ашигтай тоглогч шүү дээ. Тоглоо хэлсэн. Хаалж бүгөө алдах төгсөн шүү. Хойноос нэг боломжтой Мэждор чал руу явуулсан. Зя ингээд Мэждор өөргөө бүрэн одоо бэлтээс ангижсэн гэдгээ дахин нэг удаа батлаа оруулж тоноор цаг нэгдэг болголоо. Зян яв Цэрэнбаяр. Өдөөтөөс нь тарах намжуулт нэрээ авсан шүү. Шууд асан зөвхөн явуулсан. Чикарагийн зөвхөн. Сабет доо шгшэбаг гурван тоо тэгээд Азаа аврагын ер нь ингээд өрчнө шитуул дуул. За баян мөнх. Цэмчт бөмбөнд хүрсэн шүү. Чикарагийн дамж. За эрдэн бөмбөг алдсаа. За өөрсөөс шилтгаалсан универсал давтагч домжлэр. Жөвдөл. Ангардд байх нэ тэр 3 гол болсон даа. Яг тоглолтын агуулгыг харах юм бол яваас бол тутааргүй байна уу? Нио. За ийм л гой тоглож байгаа юм да. Хүндлээ амжуул төгсөн тооны харьцаа дөрөвдөг боллоо. Мөнх эрдэн дубль төлөвлөлтөө. Яа 20 дугаартай Широ Чикарагийн голыг амжуулт байсан. За Нио Чикара гэсэн хоёр Япон тоглогчид тоглоог маш гоё ихлүүлж өрнүүллээ. За тэгээ төгсгөлийг нь 10 дугаартай мөнх эрдэн хийлээ. Дөрөвдөг. За Ниогийн тоглолт өгөхөөс өнгөрөлөө. Чикарагийн дамжуултаас мундаг боллоо шүү. Яг толгоон дээр нь хаяж өглөө. Солилцоо орж ирсэн байна Улаанбаатар Ситигээс. Нэг эрдэн орж ирсэн. За бүр дотоодын солилцоо оруулж энэ даа. Мицухо Саки. Гаргалаа. Зумэр. Чикара. Яа дахиад Уянбаатар хөндлөмжүүлэлтэд гаргаж өгөх боломжтой байсан да. Энэ тоглолтыг бол Шгшэбагийн дасгчулж жигүүр рүү гарсан. За Уянбаатар цадаанё. Чикара. Ячкара урагшаа дамжуултыг өгсөн довтох. Тэрэтвэл одоо тэгж айхтар залуудаа бол одоо хор хөл болж байна да. 98 оноос л 24-тэй. Одоо туудахгүй 7 сарын 10-нд 24 настай хүрэх юм байна.
За дүүцгүн. Чикара. Чикара. Кадр шоуртуулсан. За ануудаа мөн хөдөлмөрлөө чиглэсэн амжилт Мисухо. За бүгдээ. Мисухо одоо Монголд их удаан тоглож байгаа юм зүйл боловч. Мөнхөд нураач 11 дугаартай намсрын орсон. Дорж мөнхөд суулж байгаа юм байна. За BCS явуулсан боловч оруулаад. Тадбагаас 7 дугаартай 16 дугаар. За дээдлэгт бол 5 солилцоо хийх хэрэгтэй. За тэгээ энэ 5 солилцоогоо 3 удаагийн орол. Хоёр яваршаа дамжуултыг өгсөн. Хамаач шолуулсан эргээд сэтгэлийн дотлоо Чикара. Янааны хэрдэн дээр яврны алаа байхгүй. Оюнбаатар. Намсраа. Намсрагийн гой дамжуулт явсан да. Шууд зэгтэг бол саалганы дээгүүр. За Чикарач гэсэн нэг өөр тэр гой дамжуултыг өглөө. Ануудаар нь баруун жигүүр тоглох юм шиг байна да. Яг Оюнбаатарын байран дээр. За тэгээд юм гарагт 13 цагаас цаан өтөрчим Атлетико 2-2-ийн тоглолт. Нараас нь 16 цагаас Улаанбаатар болон Дэрэн багуудын тоглолт. За тэгээд 19 цагаас Төв богноод Falcons гээд ялчгүй маш сонирхол чингүү. Өнөөс Сандбик Яа өрөцгтгийг улсаа алтанд орлоо. Чикара дамжуултыг өгсөн баруун жигүүр. За жамбал бааваа багш байна. Зангаатай тоглолтын хамтаас үзэгчтэй баярлалаа. Монголын хөлбөмбөгийн Моби дэдлигийн 13 дугаар төр гинүрээ.